За сайн байцгаана уу оюутнуудаа. Усны барилга гооломж EZW304 хичээлийн 1-р лекцийг орох гэж байна. За энэ лекцээр усны барилга гооломж гэж юу юм бэ? Түүний төсөл зохиох үндсэн журмуудын талаар авч үзнэ. За тэгээд сүүлд нь бомбтуудын талаар ярилцсанаа. За ерөнхийдөө энэ хичээлийн оноо бол багшаас 7 оноо авна. За эрдэс нь 10 оноо байгаа. Бие даалт нь 30 оноо. 3 бие даалттай. За тэр нь бол 3 дугаар 7 хоногт, тэгээд 6 дугаар 7 хоногт, 8 дугаар 7 хоногт гэсэн хөвөгдөн. За нэг бие даалт нь 10 оноотой гэсэн үг. За явцын 2 сорил байгаа. Тус бүр 15 оноотой. Тэгээ ингээд 70 оноо бүрдэж байгаа. За эхний сорил бол 8 дугаар 7 хоногт авна. 2 дахь сорил бол 15 дугаар 7 хоногт авна. За сурах хүчгүүд хэд хэдэн сурах хүчгүүд байгаа. За номын сандал гэдэгтийг хэмжээний барилга гэдэг хэмжээр зөвшөөрсөн ном байгаа. Тэрийг олж уншиж болно. За мөн услагаатай тариалангийн менежмент гэдэг номон дотор бидний үзэх сэдвүүдийн талаар, усны барилга боломжтой талаар бичсэн байгаа. Тэрийг үзэж болно. За энэ Novak гэд хүмүүсийн бичсэн Hydraulic Structures буюу усны барилга боломж гэдэг энэ ном байгаа. За энэ номыг интернетээс татаад авч үзэж болно. Эсвэл надаас аваад үзэж болно. За дахиад Shin Hong Chen гэд зохиолчийн усны барилга боломж гэсэн ном байгаа. Зарим тооцоо судалгаа, тооцооны ажлууд бол энэ номноос бас өгдөх байгаа. Дараа нь болохоор Танчи гэдэг энэ хүний бомб толон туслах усны барилга боломжуудын талаар бичсэн юм ном баг. За эдгээр номнуудыг ерөнхийдөө ашиглаад хичээлээ явуулна. Эдгээрээс гадна Нансалмаа багшийн Шорон бомбын төсөл тооцоо гэдэг ном байгаа. Тэрийг бас ашиглана. Шорон бомбын төсөл тооцоо гэсэн тийм нэг ном байгаа. Тэрийг бас ашиглана. Тэр бол бас номын санд байж байгаа. За усны барилга боломж гэж юу юм бэ гэд хамгийн тохиромжтой тодорхойлдог бол усны тухай хуулийн төгсөн байдаг. За тэнд бол усны барилга боломж гэдэг нь усны төрөлт, урсцыг тохируулах, за ус дамжуулах, хадгалах, хоримтлуулах, хуваарлах, түгэх, хариуцах, цэвэрлэх, за түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус салбарлах, усны үер гамшихаас хамгаалах, энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг хэлнэ гэж. Тэгэхээр энэ дотор орж байгаа энэ хоримтлуулах, тохируулах, хадгалах, дамжуулах, хуваарлах гээд устай харьцаж байгаа бүхэл барилга байгууламжийг ерөнхийдөө усны барилга байгууламж гэж томьёолж болно гэж ойлгох нэ. Тэгэхээр устай харьцаж байгаа барилга байгууламжийг л усны барилга байгууламж гэж ойлгох нь. За ерөнхийдөө бол хэрэгцээгээр нь хүнд зориулсан усны барилга байгууламж гэж болно. За нөгөөх нь болохоор байгалийн шаардлагад зориулсан усны барилга байгууламж гэж байна. Тэгэхээр ийм хоёр төрлийн усны барилга байгууламж байх боломжтой. За хүний хэрэгцээнд зориулсныг болохоор зориултаар нь за ус хангамж ариутгах татваргын усны барилга байгууламж, усчлуулалтын усны барилга байгууламж, эрчим хүчний усны барилга байгууламж, усны хортой буюу аюултай үйлчлэлээс хамгаалах усны барилга байгууламж, усан замын усны барилга байгууламж гэх мэтээр ашиглаж болно. Яг ямар зориулттай юм бэ гэдэг үднээс нь ангилж болох нь. За ажиллагаагаар нь буюу ашиглалтын нөхцлөөр нь болохоор байнгын усны барилга байгууламж, төр зүрийн усны барилга байгууламж гэж ангилсан байдаг. За энэ болохоор ерөнхийдөө ноорон дүрм дээр зааж өгсөн ангилал байгаа. За үүргээр нь болохоор үндсэн байгууламж, мөн 2 дугаар зэргийн байгууламж гэж ангилт өгнө.
За эдгээр ангиллуудын дагуу бид нар дэлгэрүүлж усны барилга боломжууд гэж яг юу гэдэг юм бэ гэдгийг авч үзнэ. За жишээ нь ус хангамж ариут татваргын барилга боломжууд юу орох вэ гэхээр ус авах эсвэл ус татамжийн барилга боломжууд орно. За энд нь болохоор газрын гүнээс юм уу эсвэл одоо ил урсж байгаа голоос ус авах барилгууд байж болно. Жишээ нь гүнээс бол худгаар эсвэл шүүрүүлийн байгууламжийн тусламжтайгаар авах боломжтой. За гадаргаас буюу голоос эсвэл нуураас бол бомбттай эсвэл бомбдгүй эргийн гэх мэт янз бүрийн барилга боломжуудаар авч болно. За эдгээрийг бол бид нар дэлгэрүүлж үзнэ. За тэгээд энэс гадна бас түгээх байгууламжууд барилга байгууламж байж болно. Тэр нь болохоор дамжуулах шуумшүүлзээ, янз бүрийн ус дамжуулах хоолойнууд байж болно. За шуумшүүлжийн дээрх барилга байгууламжууд жишээ нь ходгууд, даралтад самхаг гэдэг одоо энэ бол даралтад самхаг байж байна. За энд бол ингээд насос станцууд байж байна. За энэ бол ингээд нуурын эргээс ус авч байгаа барилга боломж байж байна. За энэ болохоор гүнээс авч байгаа гүний газрын доорх ус олборлож байгаа юм барилга боломж байж байна. За энэ болохоор ходгууд. Одоо манд бидний ярьсанаар бол таншааны нөхөштэй. За энэ бол энэ ус хангамжийн эсвэл ариут татваргын сүлжээн дээр байж байгаа үзлэгийн болон холболтын ходгууд бол ингэж харагддаг байна. За усжуулалтын усны барилга боломж гэж байна. За энэ нь болохоор товчхондоо бол одоо таримлуудыг, тарин талбайг эсвэл таримлын талбай төмс одоо юу гэдгийг байцааг услах зорилттой усны барилга боломжууд байна гэсэн. Тэгэхээр энэ усны барилга боломжууд болохоор усан сан үүсгэх, усны нөөц бүрэлдүүлэх барилга боломжууд байж болно. За жишээ нь манай Голтай аймгийн цогцсонд байдаг хаягийн бомб гэдэг. Энэ бол Монголд байдаг хамгийн өндөр шорон бомб 30 м-ийн өндөртэй. За энд бол машин, энд бол хүн харагдаж байгаа. За ус авах болон дамжуулах барилга байгууламжууд байж болно. Жишээ нь энэ бол Тархуул аймгийн бүрэн толгойн системийн толгойн барилга харагдаж байна. За услахааны аргаас хамаарсан барилга боломжууд байж болно. Жишээ нь гадаргуугийн услахаа юу, буруужуулах услахаа юу гэдгээс хамааруулаад янз бүрийн барилга боломжуудыг барьж ашиглаж болно. За тэгээд шүүрүүлийн барилга боломжууд байж болно. Энийг бол хатаалтын систем гэж нэрлэдэг ерөнхийдөө. Хатаалт. Тэгэхээр намгарах газрыг одоо ашиглах тохиолдолд бол хатаалтын систем бариад одоо тэр усыг нь шүүрүүлэх шаардлагатай байдаг. Жишээ нь хөрсний ус ихтэй газар янз бүрийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ шүүрүүлийн барилга боломжтой хатаалтын системийг бол хэрэглэдэг. За бэлчээр усжуулалтын барилга боломжууд байна. За энд болохоор ходгууд, хөв гэх мэт орон. Жишээ нь энэ бол Голтай аймгийн цогцсонд барьсан хөв байж байгаа бетон хөв. Хөв гэдэг нь болохоор бага хэмжээтэй, жижиг хэмжээтэй усан санал цөөрөмлөх гэсэн үг л дээ. За эрчим хүчний усны барилга боломж гэж байна. За энд бол мэдээж бомбтууд орно, төвшин өргөх барилгууд орно, ус авах барилгууд байна. За усан сангууд жишээ нь эрчим хүч хадгалах станцын усан сан зориултаа усан сангууд байж болно. Жишээ нь энэ бол одоо Германд байдаг эрчим хүч хадгалах усан станц байж байгаа. Ус орбитлын цахилгаан станц энэ дээд усан сан, энэ доод усан сан. Тэгээ ингээд хоёр усан сангийн хооронд усаа дамжуулах зарчмаар ажилладаг. За төрөлтийн хоолой, толгойн сувгууд байж болно. Жишээ нь одоо энд харж байгаа энэ бол одоо төрөлтийн хоолой маш өндөр төрөлттэй юм хоолой байж жишээтэй. За энэ дээд хэсэгт нь болохоор толгойн хийцүүд одоо дервацийн дэрийг татаж авч байгаа хэсгүүдийнх нь барилгууд бол байж байна. За тэгээд усан цахилгаан станцын барилга байгууламжууд орно. Жишээ нь энэ ихний зураг бол манай Тайшир усан цахилгаан станц, Голтай аймагт байгаа Тайшир усан цахилгаан станцын зураг байж байна. За энд бол энэ бол бомб. За энэ бол ус алхах бомб. Энэ бол станцын барилга гэх мэт байж байна. За энэ болохоор тосон цэнгэлийн
усан цахилгаан станц. За энэ болохоор станцын барилга, энэ болохоор төвшөөрөх хүсэлэх бомб байж байна. За энэ болохоор усан цахилгаан станцын дотор тал машины заал харагдаж байна. За иймэрхүү барилга боломжууд бол усны эрчим хүчний барилга боломжтой хамаарх нэ. За усны хортой буюу энэ дээр аюултай гэж нэмж өгсөн дээр баг. Яг тэгэхээр хортой гэхээс илүү аюултай буюу вирустэй, цунамигаас хамгаалсан барилга байгууламжууд байдаг. Жишээ нь вирус хамгаалах барилга байгууламжууд гэж. За энэ манай Улаанбаатарт байгаа жишээ нь Чингэлтэй үерийн хамгаалтын сууг энд байж байгаа. Тэгээд ингээд ерөнхийдөө айлууд гэр оролтын айлууд бол хог хуваат центрийг хийдэг. За тэрийг бол жил болгон геодез усны барилга байгууламжийн газар цэвэрлэх ажил хийж идэг. Иймэрхүү байна. За хурд борооны ус зайлуулах барилга байгууламжууд бол бас байгаа. Манай Улаанбаатар хотод бол нэлийн хэд байгаа. Замын хажуугаар гарах жишээ нь борооны ус зайлуулах шоудонууд хүртэл энд орно. За далайн эргийн давлгаанаас хамгаалах байгууламж гэдэг одоо жишээ нь энд бол далайн эргийн дагуу барьсан хан байж байна. За тэгээд цунамигаас хамгаалах барилга байгууламжууд байна. Жишээ нь энд л ингээд давлгаа таслуур гэд. За эндээс ирж байгаа давлгааг унтраагаад за энэ хэсэгт бол ус онгоцуудыг юмны давлгаагүйгээр байрлуулах боломжийг бүрдүүлж өгч байгаа ийм барилга боломжууд эхэлж байна. За усны барилга боломжийг байнгын болон төр гэж ангилна гэсэн. За байнгын усны барилга байгууламжууд бол мэдээж байнга ашиглах усны барилга байгууламжуудыг хамааруулна. За төр гэдэгт нь болохоор энэ байнгын барилгыг барих, засварлах үед ашиглагдах барилга байгууламжийг хамааруулна гэж. Жишээ нь одоо энэ зураг дээр бол энэ хэсэг бол ингээд байнгын барилга байгууламжийг бол барьж байгаа гэсэн одоо бомбыг барьж байна. Тэгтэл энд бол ингээд гол явж байгаа учраас голын усыг өөр чиглэл рүү урсгахын тулд энд нэг юм далан барьж байгаа. Тэгэхээр энэ даланг бол төр барилга байгууламж гэж хэлэх нэ. Тэгэхээр энэ барилга чинь тусдаа тооцоотой өртөгтэйгээр баригдана л гэсэн үг. Тэгэхээр энэ барилгыг бариад тэгээд дараа нь энэ үндсэн барилгаа барих хэрэгтэй гэсэн. За энэ жишээ нь одоо нэг одоо гүүрийн тулгуур ч юм уу ухах гад одоо энэ шпунт буюу металл ялцсуудыг бол ингээд суулгаад өгч гсэн байж байна. Тэгэхээр одоо энэ хэсгийн газрыг бол ухаад тэгээд барилга байгууламж барина гэсэн. Тэгэхээр энэ хэсэг бол мөн л төр байгууламжид хамаарна гэсэн үг. За үндсэн болон 20 дугаар зэргийн барилга байгууламж гэж байгаа. Тэгэхээр үндсэн барилга байгууламж юу хэлэх вэ гэхээр гарсан эвдрэл буюу гэмтлээс болж одоо жишээ нь тэр зорилттой зорилгоо одоо юу гэдэг нь ажиллагаа алдагдахад хүрч байвал түүнийг одоо үндсэн барилга байгууламж гэж нэрлэнэ гэж байна. Жишээ нь одоо энэ бомбыг энэ зургийг аваад үзэх юм бол за энэ бомб гэж тийм энэ бомбод ямар нэгэн эвдрэл гарах юм бол энд байгаа бүх уснууд даад за энд байгаа энэ цахилгаан станц бол эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болно. За тийм учраас энэ бомбд бол энд байж байгаа энэ шорон бомбд бол үндсэн барилга байгууламж болж байгаа. За тэгэхээр 2 дугаар зэргийн барилга байгууламж гэж юу хэлэх вэ гэхээр гарсан эвдрэл гэмтэл нь барилга байгууламжийн үйл ажиллагаанд доголдол үүсэхгүйгээр байх тийм барилга байгууламжууд эхэлж байгаа. Тэгэхээр энд одоо ингээд энэ ус салаагуур гэдэг юм барилга байгууламж байж байгаа. Илүүдэл усыг бол хайдаг энэ усан сангаас. Тэгэхээр энэ салаагуур бол одоо яг энд ял эвдэрсэн юм байдалтай харагдаж байгаа. Тэгэхээр энэ эвдэрсэн ч гэсэн энд байж байгаа цахилгаан станц бол эрчим хүч гаргаад ус авдгаараа аваад байж байгаа. Тэгэхээр яг энэ одоо салаагуурын барилга байгууламж болохоор 2 дугаар зэргийн энийг бол 1 дугаар зэргийн гэж ингэж хэлж байна. Тэгэхээр энэ үндсэн болон туслах гэдгээс хамааруулаад тооцооны зарчмууд авж байгаа найдварт ажиллагааны
коэффициент хэтрүүд бол өөр болж ирнэ. Тэгэхээр усны барилгын төсөл зохиохдоо бол баримтлах журмуудыг бол энэ барилгын норм ба дүрм 33.01.03 заагаад өгсөн гэж байна. Тэгэхээр энэ журмын дагуу ерөнхий зарчмыг баримтлал тэгээд мэдээж үзэж байгаа инженерийн тооцооны арга гаргачлал ашиглаад тооцоонуудаа хийгээд явах хэрэгтэй. За ямар үндсэн зарчим байх вэ гэхээр за усны барилга боломжийн төсөл зохиохдоо хоёр л зарчмыг баримтлана. За эхнийх нь бол мэдээж найдвартай ажиллагаатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор эдийн засгийн хувьд төсөр байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр дээр үндэслээд маш олон заалтууд бол энэ барилгын норм ба дүрм 33-д бол ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр барилгын норм ба дүрмүүд гэдэг нь бол нэг юм улаан алгын номнууд байгаа. Бид нар ийм усны барилга боломж гэдэг Ц Баттар ч гэсэн номыг бас ашиглана шүү. За тэгэхээр найдвартай ажиллагааг юугаар батлах вэ гэхээр гидравликийн хувьд болон бүтээцийн хувьд найдвартай ажилладаг байх хэрэгтэй гэдгийг нь бол инженерүүд баталж тооцоог нь гаргаж өгнө. За тэгээд эргээд яг ийм хийцтэй ийм хэмжээ дамжаатай барилга боломж байхад эдийн засгийн хувьд ямар байна вэ? Энэ өртөгтэй байна уу, хямд байна уу? Өртөгтэй байвал хямд байх ямар аргачлал байна гэдэг ч юм ийм ажлуудыг хийнэ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол гидравликийн тооцоо юу шийдэж өгд юм бэ гэхээр барилга ямар хэмжээтэй юм бэ гэдгийг шийдэж байна. Хоёрдугаарт нь яг гидравликийн хувьд найдвартай ажиллах уу? Өөрөөр хэлбэл орж ирж байгаа усаа одоо ямар нэгэн аюулгүйгээр дамжуулж чадах уу, агуулж чадах уугүй гэдгийг эхлээд тооцож үзэх хэрэгтэй байгаа. За үүний дараа бол бүтээцийн тооцоор орно. За бүтээцийн тооцоогоор юуг шалгах вэ гэхээр уг барилгын эд ангиудын ажиллагаа нь ямар байх вэ? Материал нь ямар байх юм бэ? Өргөн нь ямар байх юм? Зузаан нь ямар байх юм гэдэг тэр асуудлуудыг бол шийдэж өгнө. За ерөнхийдөө энэ хоёр гидравликийн болон бүтээцийн тооцооны аргууд гэж байгаа. Тэгэхээр ямар аргууд вэ гэхээр хязгаарын төлөв байдлын 1 ба 2 дугаар бүлэг гэсэн ийм хоёр аргаар бол хэмжлэн хийдэг. За дээрэс нь аюулгүй төлцөөрийн аргыг бол ашиглаж болно. За усны барилга боломжийн төсөл зохиохдоо ямар үе шаттай зохиох вэ гэдгийг авч үзье. За альва усны барилга боломжийн төслийг хоёр үе шаттайгаар зохионо гэж. За эхнийх нь болохоор наривчилсан хайгуул, за техник эдийн засгийн өмнөх судалгаа, тэзүү гэсэн үйл ажиллагаануудыг хийн. За техник эдийн засгийн үндэслэл гэсэн үг. За хоёрт нь болохоор наривчилсан зурагцлал хийнэ гэсэн ийм хоёр үе шаттайгаар байгуулна. За зарим жижиг барилга боломжуудын хувьд шууд наривчилсан зурагцлал хийж болно. Мэдээж наривчилсан хайгуулыг бол бүх төрлийн усны барилга боломжуудыг хийхэд бол хийн. Тэгээд наривчилсан зурагцлалыг бол хийх боломжтой. Тэгэхээр тэзүү гэж юу юм бэ гэхээр тэзүү болохоор техникийн хувьд болон эдийн засгийн хувьд аль хөлбөр нь аль шийдэл нь илүү тохиромжтой юм бэ гэдгийг л гаргаж ирдэг баг. Тэрийг бол тэзүү гэж байна. Тэгэхээр хөрөнгө их шаарддаг инженерийн төвөгтэй хийцтэй тийм төсөлд бол яалтчгүй тэзүү хийх шаардлагатай байдаг. За усны барилга боломжийн наривчилсан зурагцлал гэдэг юм байна. За энэ зурагцлал нь болохоор тайлбар бичиг, за ажлын зураг, төсвөөс бүрдэн. За эдгээр нь бол мэдээж батлагдсан байх ёстой. Экспертизээр буюу магадлангаар экспертиз буюу магадлангаар батлагдсан ийм зурагцлалыг бол бодтод авчирсан. За ерөнхийдөө ямар дарааллаар ажил хийгдэх вэ гэхээр за мэдээж эхлээд хайгуул судалгааны ажил хийгдэнэ. Тэгээд тэзүү хийгдэнэ. Тэзүү хийгдэхгүй гэж болно. За тэгэхээр бол наривчилсан хайгуулын ажил хийгдэнэ.
мэдээж тэзүүгээ хийсний дараа за энэ ажил бол ерөнхийдөө хэрэгжих боломжтой юм байна гэдэг юм бол наривчлсан хайгуулгын ажил хийн. Тэрээс шууд наривчлсан хайгуулгын нэгдэг бас их хөрөнгө зардаг. Бас буруу ажлууд хийгдэх юм эрсдэлтэй гэдэг учраас эхлээд хайгуул энэ хоёр ажлыг бол заавалж өгөх хэрэгтэй. За түүний дараа бол зураг цэцлэг боловсруулах ажлаа хийн. Тэгээ барьж байгуулна. Тэгээд хөдөө ашиглалтанд хүлээлгэж өгнө гэсэн ийм тараалал юм. За энийг ерөнхийдөө өөр байдлаар харуулах юм бол эхлээд мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлуудаа хийн. За мэдээлэл цуглуулах гэдэг нь мэдээж хагас судалгааны ажилтай адилхан байж болно. За тэгээд төлөвлөгөө эхний бүдүүрчээ гаргана. За энэ бол энд зөөдөж байж идэг зураг төсөл боловсруулах ажилтж байж идэг юм л та. За тэгээд тооцоо эсвэл загварчлалаа үрдэж шинжилгээ хийнэ. За энэ мөн энд тавьж байгаа. Тэгээ барилгын болон техникийн хувьд тохиромжтой найдвартай ажиллах хэсгийн шалгана гэж. Тэгээ энэ ажил бас энд хийгдэх нэ тийм ээ. За тэгэнгүүт хэрвээ найдвартай байна нэг гэдгээр ингээ ороод явчих юм бол төсөв төртгийг тооцох шаардлага гарна. За энэ бол мэдээж энд байж байна. За тэзүү боловсруулахад бол мэдээж бас ойролцоо төсөв боловсруулагддаг байгаа. За худлаа буюу найдар техникийн хувьд боломжтой бишээ. Найдвартай ажиллаж чадахгүй гэх юм бол за өөрчлөлт төслөх гээд за энэ шатн дээр хүрээд тэгээ буцаад ийш ороод ингээд явах хэрэгтэй байгаа. За төсөв төртгөө тооцоод эдийн засгийн үр шимээ гаргасны дараа эдийн засгийн хувьд боломжтой хэсгийг тогтооно. За тэгээд боломжтой байвал дараачийн шат руу буюу барих шат руу ороод явчихнаа. За хэрвээ тохиромжгүй байх юм бол мөн л өөрчлөлт төслөх гэдэг рүү ороод за ингээд материалын өөрчлөлт юм яа ингэж давталттай явж энэ зохиох ажил явагддаг байна. За ингээд дараачийн сэдв болох бомб руу орж байна. За бомб бол усны барилга уламжийн үндсэн барилга байгаа. За бомбтыг болохоор барьсан материалаар нь шорон бомб, за бетон бомб, за эдгээр бол ингээд бетон бомб. Бетон бомб гэж ангилж болно. Энэ төмөр энэ төр орчжээ. За төмөр бомб, модон бомб, холимог бомб. За эдгээр нь болохоор бас өөр материалаар хийгдсэн. Яг ямар материалаар хийгдсэн бэ гэдгээс нь ангилаа явчих болж байгаа. Тэгэхээр энд бетон бомб бол энэ гурван юм биш. Арган бомб, хөндийн хүчний бомб, тулгуурт бомб гэдэг. Тэгэхээр энэ бол хийцийнхаа өөрөөр байгаа боловч яг барьж байгаа материал нь бетон учраас бетон бомб гэж хэлж болно гэж. Жишээ нь энэ зураг дээр бол эхний энэ зураг бол шорон бомб харагдаж байна. За 2 дахь, 3 дахь, 4 дахь зургууд бол бүгд бетон бомб. Гэхдээ энэ бол номон бомб. Номон бомб. За энэ болохоор хөндийн хүчний бомб. Хөндийн хүчний бомб. За энэ болохоор тулгуурт бомб гэдэг. Тулгуурт бомб. За иймэрхүү байдлаар ангилж болно. За ерөнхийдөө энэ тарах чинь тийм ээ бомб гэдэг ээж чинь тэнгууд бетон бомб, шорон бомб гэж. За бетон бомбыг болохоор хөндийн хүчний бомб, ном бомб гэж ангилах. За хөндийн хүчний бомбыг болохоор хөндийн хүчний бомб, хөндийт бетон бомб, тулгуурт бомб гэж ангилах. Ном бомбыг болохоор левлот хөндийн хүчний ном бомб гэж ингэж ангилах. За шорон бомбыг болохоор нэгэн төрлийн шорон бомб, бүсчилсэн шорон бомб, геомембрантай шороо чулуун бомб гэж ангилчлах нэ гэх мэт иймэрхүү ангиллууд байна. За энэ дээр бас ангиллын зургаар харуулсан байж байгаа. Бетон бомб эхнийх нь бол ингээд хөндийн хүчний бетон бомб энэ чинь. За энд болохоор арган буюу ном бомб, энэ бол бас бетон бомб байж байгаа. Дараа нь болохоор тулгуурт бомб.
За энэ болохоор хажуунаас харсан, энэ болохоор дээрээс харсан балан ихтэй байгуулалт нь харагдаж байна. За сүүлд нь бол шорон бонд харагдаж байна. За бондуудыг мөн ус халиах бонд, ус үл халиах бонд гэж ангилж болно. Тэгэхээр энд бол харагдаж байгаа хоёр зураг жишээ нь усан сангийн хамгийн их төвшнгөөс бомб тийхээр дээр ямагт дээр байрлах бол ус үл халиах бомб гэж нэрлэнэ. Хэрвээ усан сангийн усны төвшин энэ бомб тийхээс дээр байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн их төвшнөөс бомб тийхэр доор байрлаж болдог бол ус халиах бетон бомб, ус халиах бомб гэнэ. Гэхдээ ус халиах бомб бол ихэвчлэн бетон байна. Мэдээж шорон бомб дээр бол ус халиаж буй. За тэгээд хөшүүн бомб гэж ангилж болно. Хөшүүн биш бомб гэж бас ангилж болно. Тэгэхээр хөшүүн гэдэгт нь болохоор шилжилт болон материалын хэв уулзалтанд орохгүй бетон, мод, төмөр бомбуудыг оруулж болно. За хөшүүн биш гэдэгт нь болохоор шорон бомбд орж болно гэсэн үг. За шорон бомбууд нь орон нутгийн материал ашиглан баригддаг хамгийн түгээмэл бомб юм гэж. За шорон бомбыг олд хүрсэн бомбд болон чулуун дүргэлттэй бомб гэж ангилж болно. Гэхдээ шорон бомбд тусгай хэсгүүдэд хүрсэн материал ашиглах учир хийцээ төвхтэй даг гэж. За олд хүрсэн бомбд материалын 50%-ээс илүү хувь нь нэвтрүүлсэн хөрс орсон байх ёстой гэж хэрэг олд хүрсэн бомбд. За чулуун дүргэлттэй бомб гэдэг нь юу гэхээр материалын 50%-ээс илүү өвдөн чулуу, бүтэлсэн чулуу орсон бол түүнийг чулуун дүргэлттэй бомб гэнэ. Жишээ нь одоо энэ хоёр зургийг харахад энэ бол олд хүрсэн бомб байна. За энэ бол чулуун дүргэлттэй бомб байна гэдэг. Ингээд ангилах боломжтой гэсэн үг. За бомбуудын талаар бол бас энэ блог дотор нэлээд бичсэн байгаа. Энийг бас уншиж болно. За шорон бомбуудын ийм төрлүүд байж болно. За эхнийх нь бол нэгэн төрлийн шорон бомб байна. Яг тэгэхээр бомбын ихэнх хэсэг бол нэг төрлийн одоо хайргал хэлс шавраар гэдэг юм баригдсан байгаа ч бас нэгэн төрлийн бомб гинэ. За би энэ болохоор нэгэн төрлийн бус төрлийн шорон бомб гэж. Тэгэхээр ингээд энэ үеүүдтэй өөр хөлсүүдийг агуулсан байна гэсэн. За C нь болохоор хатуу экрантай шорон бомб гэж юм. Тэгээ экран гэдэг нь болохоор энийг хэлж байгаа. За экраныг болохоор дэлгэц гэж хэлж болно. Монголоор л дэлгэц гэж болно. Зарим тохиолдолд цамцаалал гэж нэрлэж болно. За CD нь болохоор шавар экрантай шорон бомб, экран буюу зүрх хүчтэй гэсэн үг. Энэ болохоор зүрх хүч гэж хэлнэ. За ерөнхийдөө core гэж нэрлэдэг. За E нь болохоор зүрх хүчтэй бомб. За энэ бол мөн адилхан. За энэ зүрх хүч экран хоёрыг юугаар нэрлэх вэ гэхээр экран бол ихэвчлэн бомбын дээд налууд байна. За зүрх хүч бол дээд налууд хас нэлийн зайтай байрлалаар ялгаатай. За хамгийн сүүлд нь болохоор диафрагмтай бомб гэж байна. Тэгэхээр яагаад ийм олон төрлийн шорон бомбууд гарч ирж байна вэ гэхээр шороод мэдээж дотор усул нэвтрүүлнэ. Тэгэхээр мэдээж усул ийшээ шүүрж байгаа. Тэгэхээр энэ шүүрлтийг зогсоох, энэ шүүрлтийг багасгах арга хэмжээнүүдийг төлөвлөх үүднээс ийм олон төрлийн бомбууд гарч ирдэг байна. За шорон бомбын давуу тал нь юу юм бэ гэхээр барилгын материалын алдц сайтай, материалд бага хөрөнгө зарна. Мэдээж шороо бол ханаас жолдож болно. Гэхдээ мэдээж яг тохирсон шороог бол ашиглах хэрэгтэй. За барьж авахад хямд төсөр технологи ашиглана. За газар шорооны ажлын машинууд байж хат ерөөхдөө явуулна гэсэн.
За шорон бомбд ямар ч бүрийн нөхцөлд ашиглагдах, баригдах боломжтой. Тэгэхээр инженер геологийн хайгуул хийгээд гарч ирсэн ямар ч төрлийн бүрэн дээр бол энэ шорон бомбыг барих боломжтой гэсэн. За барилгын өртөг хямд байна. За барилга бат их удаан этгээд байна. За ерөнхийдөө бол энэ уулал барьж ин гэсэн үг л дээ. Тэгэхээр бат их удаан этгээтэй байна. За сул тал нь ашиглалтын зардал заримдаа өндөр байна гэж. За энэ бол мэдээж ямар хуу зорилттой барилга боломжоос хамаарат байж байна. За шорон бомбын их биер салиах боломжгүй учраас салиах барилгыг тусдан төлөвлөнө гэж энэ бас нэг төвхтэй зүйл байдаг. Жишээ нь одоо энэ зургийг харахад бомб толыг энд үйждэг. Гэтэл бомбын хажуу талд өөр нэг тал байд нэмэлт юм салиагуур буюу барилгыг барьж байгаа. Тэгэхээр энэ барилга бол ингээд маш том талбайг хамарсан юм барилга баригдах шаардлага гарч байгаа гэсэн үг. Энэгээр явахдаа зарим талдаа төсөв төртгийг нэмэгдүүлэх муу талтай даа гэсэн санаа. За бетон бомб. За бетон бомб бол хөндлөн хогтлолын хувьд бол гурван хэлбэртэй байна. За барилгын зорилтоос хамааруулаад оройн хэсэг буюу хэр хэсэгт нь авт зам, төмөр зам явж болно. За бетон бомбын шорон бомбыг бол өртөг өндөртэй байх боловч бат их өндөр, ашиглалтын хугацаа өндөр байна. За бетон бомбд нь их цэналуутай хавцалт илүү тохиромжтой. За бомб чинхтэй учир эсэргүүцэл сайтай бүрийг шаарддаг. За бомб барих газрын бүр нь хадан бүр байвал сайн гэх мэт юм байна. За энд бол бетон бомбын давуу болон дутагдaltaй талууд байж байгаа. За та бүгд давуу талуудыг уншчих нь. За дутагдaltaй талд юу байна вэ гэхээр за бомбын бүр батвих муу тохиолдолд бомбын өндөр 40 м-ээр хязгаарлана гэж байна. Тэгэхээр 40-с дээш өндөртэй бомбыг бол өгөрсөн хадан болон хадан бус бүрэн дээр бол барих боломжгүй гэсэн. За шорон бомбыг бодвол бомбын өртөг өндөр. За мэдээж бетон цутгаж байгаа учраас асар их бетон цутгах учраас мэдээж өндөр байна. За бетон бомбын барилгын ажил үргэлжлэх хугацаа шорон бомбыг бодвол урт байна гэж мэдээж ингээд өвлийн үйлрэлт бол бетон цутгах боломжгүй болчихно. Гэтэл бол мэдээж шорон бомбыг бол өвөл 11 сар дуустал одоо 2 сараас эхлээд бол хийж боломжтой гэсэн үг. Хэрэг өдрийн цагаар хөлтөхөөрөг бол хийгээд байж боломжтой гэсэн. За шорон бомбд барихаас илүү өндөр ажлын ур чадвар туршлага шаардна гэж. Тэгэхээр одоо жишээ нь манай Монголын хувьд бол бетон бомб барих ямар нэгэн туршлага байхгүй учраас барьсан бомбууд бол эвтрэхэд тал эргэлзээд ах зүйл байхгүй гэсэн. За тэгээд бомбыг засварлах, өндөрлөх боломжгүй гэх мэт ийм дутагдaltaй талуудтай байна. За түрүүний талаар л ярьсан бомбын бүрэн хөрсний тогтцод хад баачлуунаас өөр төрлийн үе давхар байвал бомбын өндрийг 40 м-аар хязгаарлана. За 40-с дээш өндөртэй барихаар бол бүрэнд нэмэлт ажлуудыг хийж батхийг нь сайжруулна гэж. За бетон бомбын их бие дотор шүүрүүлийн галерей гэдэг нэг юм байх хэвээр. Галерей гэдэг одоо энд ийм жижиг юмнууд харагдаж байгаа хөтэй. Хидрол галерей. За өөр зөвлөлтөөр хос орон зай байхгүй бол түүнийг цул бетон бомб гэж нэрлэнэ гэж. За эсрэгээр бетоны орцыг багасгах өөр ашиглалтын зорилттой шүүрүүлийн галерейгаас тусдаг хөндөй орон зай байвал түүнийг хөндийт бетон бомб гэх. За бомбод илүү батгах өндөртэй бетоныг хэрэглэх хэрэгтэй. За ийм бомбод илүү өндөр батгах өндөртэй бетоныг хэрэглэнэ гэж. За хөндийт бетон бомбын шилжсэн одоо өөрчлөсөн хэлбэр нь тулгуурт бетон бомб юм аа гэж.
За бетон бомб дотор бол мэдээж аркан бомб байх ёстой. За бид нар бол түрүүн бетон бомб гэдэг хүндийн хүчний бетон бомбыг яриад байсан. За энэ бол аркан буюу ном бомб гэж байна. Ном гэдэг бол яг байгууллт дээр яг ийм ном хагас тойрог хэлбэртэй ийм байгуулалтаар гаргах нингүн бомбыг нингүн бетон бомбыг ном бомб гэж байна. За ном бомб нь ус болон бусад ачааллыг тулгууртай буюу бомбын завж бүрдээ нийлэх хэсэг гэдэг энэ хэсгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэсгийг хэлж байгаа. Бүрдээ нийлэх хэсэг дамжуулан өөрийн дотроо хадгалтааг. За энэ төрлийн бомбд нь бат их хэрэгтэй, нарийн хавцалд илүү тохиромжтой байдаг гэж. За бомбын хөлөөгтлийн хэлбэр нь хүндийн хүчний бомбтой адилхан гурвалжин хэлбэртэй байх ба харьцангуй нарийнхан байна. За аркан бомб нь босоо төвшөнд дан ба давхар мөрөлттэй байж болно гэж. За энэ болохоор байгуулалтын яриа тусаас намарлана. За энэ байгуулалтын онцлогоос намруулж дан мөрөлттэй аркан бомб давхар мөрөлттэй аркан бомб гэж ангилж болно. За аркан бомбын мөрөлтийн төрөл нь түүний хөндлөрөөс мөн хамаарна. За тэгээд O хэлбэрийн хөндлөртэй тохиолдолд дан мөрөлттэй гурвалжин гэдэг нь харин V хэлбэрийн хөндлөрт давхар мөрөлттэй хусах мөрийн хөндлөлттэй бомбыг хэрэглэж болно гэж. За даав болон тул талууд сул талууд нь хүндийн хүчний бетон бомбтой харьцуулаад бичсэн байж байгаа. За аркан бомбын жишээ бол энэ Японы Куробе бомб гэдэг Японд хамгийн өндөр бомб байж байна. За энэ болохоор Америкийн хөвөр бомб байж байна. За тулгуурт бомб гэдэг байгаа. За тэр нь болохоор тулгуур хавтгаалж гэсэн хэсгүүдээс бүрддэг. Тэгээд жишээ нь энд бол ингээ усны даралт бол ирнэ. За энэ хэсэг болохоор хавтгаалжийн хэсэг. За энэ хэсэг болохоор тулгуурын хэсэг. Тэгээд зарим тохиолдолд бол ийм массивны том тулгууртай байж болно. Зарим тохиолдолд энэ хавтгаалж нь болохоор олон нот байдалтай байж болно. За энэ бомбын талаар бол бид дараа нь дэлгэрэнгүй үзнэ. Жишээ нь энэ бол Канадын Даниэл Жансон гэдэг юм олон ноттой тулгуурт бомб байж байна. За тулгуурт бомбын давуу тал болон дутагдaltaй талуудыг эндээс унших боломжтой. За ерөнхийдөө бол маш хөөрхөн нөхцөлд бол барих боломжгүй. Ер нь хоногийн дунд температур асгатаас бага тохиолдолд байх тохиолдолд тулгуурт бомбыг бол их барьж ашигладаггүй. За бомбын хэд хэдэн төрөл байдаг юм байна. Төрлийг сонгох ямар хүчин зүйлүүд байна вэ гэхээр хөндлөрийн коэффициент гэж юм байгаа. Хөндлөрийн коэффициент. Тэгэхээр хөндлөрийн коэффициентээс хамаарат хөндлөрийг бол ангилчихна. За хөндлөр гэдэг нь болохоор яг голын хөндөй болон эрэг хэсэгтэй. Тэгээ бомб барих тохиромжтой газрыг хөндлөр гэдэг байна. За хөндлөрийн коэффициентийг болохоор хөндлөрийн уртыг өндөрт нь харьцуулна. За энэ харьцаа 3-аас бага байх юм бол хавцал гэж нэрлэнэ. За 3-аас 6-гийн хоорондох юм бол нарийн хөндлөр гэж нэрлэх нь. 6-аас их байх юм бол өргөн хөндлөр гэж нэрлэнэ. Тэгэхээр хүндийн хүчний бомбтод бол ерөнхийдөө өргөн ба нарийн хөндлөрт бол тохиромжтой. За өргөн ба нарийн хөндлөр гэхдээ харьцаа нь 5-аас бага байх юм бол тулгуурт бомб тохиромжтой. 5-аас их байх юм бол 5-аас бага байх юм бол аркан бомб тохиромжтой. За 6-аас их байх юм бол шорон бомб тохиромжтой гэх мэт хэрэл бомбын төрлийг сонгож болно. За ингээд
лекцийн хичээл дуусч байна. За тэгээд PDF-ээр тавьсан байгаа учраас та бүхэн бас хараад тогтоож хараад тэмдэглэлээ хийгээрэй. Тэгээ ерөөдөө 3 асуултаар та бүгдийн мэдлэгийг шалгах ёстой. Тэгэхээр эхлээд усны барилга байгууламжийн талаар өөрийн ойлгосноо бичээрэй. За тэгээд усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах талаар бас өөрийнхөө ойлголтыг бичнэ. За 3-т нь болохоор бомбуудын талаар өөрийнхөө ойлгосноо товчхон бичээрэй.